За. Унаа машинаараа ирж өргөж өгч байгаа шүү дээ үйлдвэр. Аль хорооны хүлээд тавьчих. 3 доор аль хэсэг вэ? Замчин. Замчин уу? Манай хэсгийнх юм байна те. Энд ажиллахад одоо ямар хуу байна? Гайгүй юу? Уурхад ажиллаж байсан олон улсууд ирж энд ажил хийж байгаа. Харин тий. Цалин ижилгээ авч гэнэ үү? 800-аас эхэлж байгаа биз? Хоол унд гайгүй байна уу? Ямар хоол идэж байна? Янз янзын хоол. Тий юу. За. Гайгүй сонирхтой хоол идэж байгаа шүү дээ. Хэлж ярих юу вэ? Яриад тачмаар. Гайгүй. Хэлж ярих юм байвал хэлж яриараа. Энэ цалин мөнгө яг цаг хугацаанд нөхж байгаа биз? Яг цаг. Яг Аа. Тэр асуудал. Хот сунар цаанаасаа өгч гэнэ үү? Тий. Нийгмийн даатгал төлж гэнэ үү? Болж байгаа. Одоо нөгөө яг эднээ дээр дүүрэгтэй гэрээ хийцэн байгаа тий? Яг одоо хорооны дүүргийн иргэдийг авч ажиллуулна гэдэг. Хийцэн байна. Дараа нэг жоохон хөл юун дээрээ босоод үйлдэл нүржээд ирэхээр бас нөгөө нийгмийн асуудал чиглэлээ ер нь 8 сараас эхлээд нийгмийн чиглэлээр энэ үйлдвэрүүд хүмүүс өөрсдөө санаад гаргаад. За бүгд намжт үсэ. Энэ зурдаг таваа юу? Энэ таваа. Энэ машинууд нь өөрсдөө нэг дийлэр дээшээ хөнгөл. Энэ доор орж ороод тэгэл зурч. Үйлдвэр технологийн паркийн энэ 4.6 км зам энэ оны 7 дугаар сарын 30-ны дотор ашиглалтанд орно. Даацын зам. Тэгснээр нааша бидний яриад байдаг 100 айлын орчин үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үйлчилгээний байгууллагууд нааша ирж үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдэнэ. За тэгээд намар гэхэд налаахын энэ 4 урсгалтай зам ашиглалтанд орчхоор энэ хотын төвөөс үндсэндээ ялгаагүй болно. Тэр хэрээрээ хөл хөдөлгөөн за тэгээд үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах дэд бүтцэн бүрдсэн байгаа учраас энэ салбарын хөгжил хурдцтай урагшилнаа гэж харж байгаа. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс энэ асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алгүй авч хэрэгжүүлж байгаа учраас хугацаанд энэ төслүүд хэрэгжээд явна. Тэгээд харин бүр энэ орчны аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, тэгээд зөвхөн энд налахын үйлдвэр технологийн парк дээр үйлдвэр байхаас гадна барилгын материалын үйлчилгээнүүдийн худалдаануудыг, бөөний худалдааг энд бас төвлөрүүлэх ажил хийгдэнэ. Бүр цаашлах юм бол төмөр замын төсөллийн ажил эхлээд 4-р зөвлөгөөс налахын энэ үйлдвэр технологийн парк хүртэл төмөр зам татах ажил бас үргэлжлээ цааш нь явна гэж ойлгож байна. Басаатны энэ хэрэглэлтэй солонгосоос импортоор орж ирдэг. Тэгээд солонгосоос орж ирдэг энэ импортоор орж ирдэг чанарын хувьд За манайх одоо хар цагаан замаасаг, бэлтаан цав, будаг, эмүүс, эрзэн будаг, будагда эмүүсийн дотор их олон төрөл байна. Одоо нөгөө басаатны чулуун, шингэн тэгэл дотор гадна ерөөсө бүх төрлийн эмүүс их. Тэгээд үйлдвэрийн хүчин чадал гэх юм бол одоо энэ тоног төхөөрөмжөл үндсэндээ хороо холцсон нь өдөрт ажлын 8 цагт ирнэ 45-аас 60 тонн их. Шингэн эмүүлс нь ерөнхийдөө нэг 80-аас 100 тонн үйлдвэрлэх гэсэн.
Яг хөө тоног төхөөрөмжийн хэмжээнд авах юм бол нэг 5 сая хүн амтай хотыг 100% хангах үзэж чадaltaй. Тийм үйлдвэр ашиглалтын айд. Чанар талаасаа гэх юм бол ерөнхийдөө бол манайх ерөнхий аль бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаа өгнө гэж бодож байна. Герман технологиор хийж байгаа ялангуяа. Тэгээ хятад улс ч юм уу ерөнхийдөө одоо энэ барилгын салбарт л одоо дэлхийд хилдэг тооцогдоод байна шүү дээ. Тэгээ хамгийн сайн гэсэн хамгийн чанартай гэсэн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Одоо тэгээ Үйлдвэрлэл одоо хизээнээс тэгээд анхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа юм. одоо үйлдвэрлэл ерөнхийдөө нэг 15 хоногийн дараанаас эхлээд бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх гэдэг. Тоног төхөөрөмжийн угсрагдаад нэг 90 хүнтэй байж байна. Үйлдвэр технологийн парк болон алга төргийн засаг даргын тамгын газраас бол маш их дэмжлэг үзүүлж байгаа. Ерөнхийдөө бол яах вэ хөө болж идэх талаас нь хандаад байгаа л та. Хамгийн гол нь одоо нэг асуудал нь одоо тогны асуудал. Тогны хүчин чадал нь яг үндэ энэ парк шин тог нь одоо дийлхий байсан. Тэгээ дийдэ цаацаах нь ажил хойшлцсан. Хойшлох ч юу ах вэ? Одоо яг хийгдэх төсөн мөнгө нь жоохон таар болчиход байна л та. Тэр мэрэнд хийгдээд хэрүүл яг энэгээр бас нэг үйлдвэрүүдний олон ирэх болов гэж бодод. Ерөнхийдөө одоо энэ зүйл нэмж барих уу? барина. Одоо энэ талтай ажлын ажилчдын байр агуулгах санаас өсвөлд 2-3 барилга барина л та.